Өмнөг аймагт уламжлалт ангаах ухаан сэргээн засах чиглэлийн зогц эмчилгээний инэрэл төвийг улсын төсвийн 7.2 тэрбум, орон нутгийн төсвийн 11.6 тэрбум, говийн оюун хөгжлийг дэмжих сангийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд хүлээн авлаа. Төв нь хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хил засал гэсэн 3 хэлтстэй мэрэгжлийн 60 эмч ажилтан уламжлалт ангаах ухааны мэрэгсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, онцлог, эмчлэг чиглэлийн 13 төрлийн үйлчилгээг ард иргэдэд чанар хүртэл эмчтэй хүргэн ажиллаж байна. Энэ оны 1-р сарын 26-ны өдрөөс тусламж үйлчилгээг эхлүүлж 3,000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлж хэвтэн эмчлүүлэх үйлчилгээнд 500 гаруй иргэн амбулаторийн эмчийн үзлэгт 1500 гаруй иргэнийг хамруулжээ. Тус төвийг уламжлалт эмчилгээ онцлогоо хүний хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна говийн эмийн ургамлаар там барих, ургамлын судалгаа шинжилгээ хийх, ховор эмийн ургамлыг тариалах, эмч мэрэгчлэтнүүдийг мэрэгшүүлэх зэрэг уламжлалт эмчилгээний судалгаа шинжилгээний төв бааз болгон хөгжүүлэх зорилготой. Монгол Улсын ерөнхийлөгч энэ жил зарлиг гаргаад ер нь энэ уламжлалт ангаах ухааныг сэргээ хөгжүүлэх, Монгол Улсын энэ уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх чиглэлд одоо ажлууд хийх ёстой гэж зарлиг гарсан. За үүний дагуу бол манай орон нутагт аймгийн иргэдийн төсвийн хурлын санаачлагаар 1 удаа 2 сард энэ 2 сард энэ 5 сард гэдэг ингээд 5 сард бас дахиад зөвлөгөөн болсон. Бидний уламжлалт ангаах ухааны чиглэлээр ер нь яаж ажиллах вэ гэдэг чиглэлээр. За Өмнөг аймгийн хувьд бол ер нь бид нар хөгжлийн төлөв байдлыг харахад ер нь энэ говийн нөхцөлд одоо буруудаг эмийн ургамал, за говийн одоо энэ орчны одоо байгаль, уур амьсгалын одоо онцлог байдлаас хамаарсан үйлчилгээний эмчилгээний арга барилын хувьд ч өөр юм байна. Эм там барих талаас ч өөр юм байна. Өмнөг аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа инэрэл орон нутгийн өмчт одоо инэрэл хүний хөгжлийн төвийг орон нутгийн өмчт аж ахуйн тооцоо төлөвлөрийн газар хэлбэрээр байгуулж анх удаага одоо орон нутагт хүний хөгжлийн төв байгуулагдсан ийм аймаг болж ирсэнараа бид бахархалтай байна. Инэрэл хүний хөгжлийн төв нь говийн бүс болон Өмнөг аймагт уламжлалт ангаах ухаан, сэргээн засах эмчилгээ, хөдөлгөөн засал, нөхөн сэргээх тусламж үйлчилгээг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үзүүлэх бүс нутгийн эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа томоохон хөрөнгө оруулалт болж байгаагаараа онцлог үр дүнтэй ажил болж байна. Ахмад настуудад өдрийн үйлчилгээ үзүүлж байна. За өдрийн үйлчилгээнд бол ахмад настанд мэдээлэл зөвлөгөө өгөх, за эрүүл мэндийн үзлэг онцлогоо хийх, эрүүл мэндийн үнэлгээнүүдийг тэн дээр суурилсан чадах хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаанууд явагдана. За түүнээсээ гадна бид нар гэрээр байгаа ахмад настуудад шаардлагатай явуулын тусламж үйлчилгээг бол бас хөгжиж ажиллаж байна. За гэр бүлд бол гэр бүлийн гишүүдийн чадахыг хөгжүүлэх, за гэр бүлийн боловсролыг сайжруулах ийм үйл ажиллагаануудыг үзүүлээд явж байна. Бидний дээд өвчүүд бидэнд байгалаар нэмшилдэг энэ арга ухааныг өвлүүлүүлдээсэн. Энэ хүн төрөлхтний ой санамжид хадгалагдсаар угаад одоо жаал газар авч ерөн дэлхийн нийтээр нисгүйгээр хүнийг эмчлэх энэ аргыг шилжиж байгаа юм байна. Бид байгальтайгаа зөв харьцаж, байгалаа зөв ашиглах юм бол бид эрүүл байна. Бидний үр хөвгүүд эрүүл байна. Ер нь өвчин гэдэг юм нис хөрөхгүйгээр засах бүх боломжийг бол байгаль л бидэнд өгдөг юм ерөөсөө. Ийм учраас энэ өнөөдөр нэгдэж байгаа инэрэл хүний хөгжлийн төв гэдэг бол маш зөв. Бүх хүний анхаарлын төвд байх ёстой нэг эмнэлэг нь энэ байна. Цаашид иргэд олон нийтэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эрүүл мэнд боловсруул, нийгмийн хөгжил чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн тогтмол зохион байгуулах юм а. Мөн эх 9-р сард говийн бүсийн ангаах ухааны эрдэм шинжилгээний хурал бодлогын хилцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.